Амьдралд бид алхам тутамдаа сонголт хийх хэрэгтэй болдог. Өглөө эртлэн орноосоо босох уу? Эсвэл дахиад жаахан хэвдэх үү гэдгээс эхлээд. Сонголт бүр дараагийн үйл явдал үр дагавар руу хөтөлж байдаг юм. Би амьдралынхаа туршид 2 удаа гэр бүлээсээ хол явах сонголтын өмнө очсон юм. Эхнийх нь 1980 оны намар. Тухайн үеийн хотын эвлэлийн хорооноос намайг Москва хотны комсомолын дээд сургуульд суралц гисэн юм. Нялх хүү эр нөхөр хоёроо орхиод явж чадахгүй болохоор татгалцаж үлээ. Харин 2002 онд хөвгүүдийнхээ төлөө хүний нутгийг зориход хүрсэн. Том хүүгээ сургуульд явуулмаар байдаг. Ленинградад миний нэг дүү сурч ирсэн. Тэгээ тэнд дээрээс ингээд одоо болоод ингээд жилийн сургуульд нь 3500 ногоон байна. Та ингээд хүүгээ явуулаад би аваад явъя гэдэг байхгүй. Өө тэгдэг. Тгийгэл. Тэгээ одоо мөнгө яаж болох вэ? Мөнгө яаж хурааж хүүгийнхээ төлбөрийг яаж хийх вэ гэж бодоод ерөөсөл тэр солонгост очих юм бол одоо сарын 500 ногоон цуглуулдаг юм байна. Тэгэл нэг жил болоход 6000 ногоон цуглуулах юм байна. Энийгээр ерөөсөл 3500-аар нь хүүгийнхээ төлбөрийг хийгээл үлдэгдлийн одоо чи ингээд юунтай хэрэглээд гэж хоёлоо бүр ингэж яриад тэгээд би явахар болсон баг. 2002 оны 12 сарын тоолгоноор манайх чинь 46 хүүхэдтэй 2 азар гадуу гэдэг чинь за нэг 60 гаруй азар адуутай. Яг ингэж тоологдоод 2001 оны 2 сарын 1-нд Солонгос руу яг тийм өрөнгөтэй нөхрөөгөө үлдээчих. Маргааш өглөө нэрсэн гэхэд Дэнжи мянгад би ээж дээр очиж хонсон. Ээж дээр очиж хоноход ээж надад хүний буян худгийн ус хоёр хэмжээтэй. Байгаа юм өөрийн болгож чадахгүй байж ахад байхгүй юмны төлөө хүний нутг руу явна гэдгийг ерөөсөө ээж нь ойлгохгүй. Одоо тэгээ цаг нь өөр болсон юм да гэд. За минийхөө одоо хэр удах вэ гэдэг жисэн байхгүй. Та намайг цэрэгт явсан гээл бочих гэдэг одоо тийм одоо 40 хэдтэй хүний хэлдэг үг мөн үү? Та намайг цэрэгт явж гэн гээл бочих ээж минь. Хизээл би мөнгөтэй болж манлагаа сургуулийн дуусгано тэр үед л эрнэ гэж хэлсэн чи ээж надад гэжсэн. Дээр үед одоо бидний залуу байхад эмэгтэй хүн нэг л өдөр гэрээсээ гарахад ишгтэй ямааны гацтаа гэдэг байсан. Одоо энэ ингээд хизээрх мэддэхгүй энэ олон хоног сараар хаяа явчихаар ард үлдэж байгаа гэр орон юу болох болоо гэж тэгж хэлжлээсэн. Тэгээ би тэрийг тухайн үед ээжийнхаа тэр үгийг өстө сонсоод өнгөрчихсэн. Ээжийн хэлсэн тэр үг намайг зог тусгад хүргээгүй. Учир нь би шийдвэрээ аль хэдийнэ гаргачихсан байсан. Өөрөөр хэлбэл галт тэрэг нэгэнд хөдөлчихсэн байлаа. Чөдөр нь хүн чинь нэг эхний 3 сар болвол юу штэ нөгөө нутгаа санах гэрээ санахаас илүү нөгөө ажилдаа сурах га тэр ажлыг хийх гэх нөгөө зорилгондоо хүрэх гээд ерөөсөө л одоо би ядарч болохгүй даарч өлсөж болохгүй гэдэг зорилт тавьчаал ажиллаж байгаа. Тэгээл нэг 3 сар болох чинь нэг энэ хүн надад одоо юу хэлээд байна уу? Би яах ёстой гэдэг бас нэг тийм өөрийн гэсэн тогтцтой болоод ирээд арай нэг ажилдаа дадаа засаад ирэхээр л жинхэнэ нутгаа аав ээжигээ өр хүүхдээ ханижлаа ингээл санаад эхэлтгээд жил болоод тэр удах тусмал улам л сандаг. Очингуудаа нэг хайрцагны үйлдвэрт ажилд орсон. Тэгээ тэнд байгаа монголчууд одоо намайг ингээд 25 ширхэгтэй кордоны хайрцаг өөрөө явж байгаа гэдгийг энэ манай гачууртынхан улиастайхан харах юм бол одоо энэ гайханд эгчин цагтаа баян компани захирлын авга шин 69 урдл суудсан 50 пятантаа сүү өргөдгөө тийм л явлаа. Одоо болсон чинь ингээ 25 ширхэгтэй кордон цаас өрөөл явдаг энэ хүний тавилын юу вэ гэд би тэдэрт хэлжсэн. За тэгээд 9 цагт гэртээ орж ирэх хоёлаа багт.
арай мөрөхгүй юм орж. Маргааш үргэн хамаагүй юу гэдэг хүндүүлээд. Одоо яах вэ? Нэгэн төрөөд ирсэн. Тэгжээлтэй сар 14 хоног тийм виз авах боц. Тэр үед чинь нөгөө визгүй хүмүүс чинь торгуулд орж хэлээ хаддаг. Ийм байсан. Ингээд нөгөө үйлдвэртэй ч одоо яах вэ? Нэгэн тест өөр ямар ч арга байхгүй. Солонгосч нэг санааны дураагаас олдгүй билээ. Нэг сар нь ажил олдно, нэг сард нь ажил олдохгүй. Би хөрөөгөө 3500 ногоон бол ингээд цувуулаад явуулж исэн. Явуулаад исэн. Гэтэл хүмүүс нэг өдөр над руу нэг уцтдیں۔ Гэхдээ ээж ерөөсөө би тэр сургуулаа сурахаа боллоо. Ерөөсөө би хүчрэхгүй байна. Тэгэд хүмүүс тэр юугаа төсгөөгүй. Дураараа босох ямар ч арга байхгүй. Нэгэн тачсан юм чи одоо тэндээс би заавал мөнгөлт хийж гарах ёстой гэл. Тэгэл зүтгэцсэн. Хүний нутагч наадам тэмдэглэнэ гэж байх штэ. 2 Монголдо дүүтэйгээ 4 Монгол эмэгтэй наадмаа тэмдэглэж байгаа. Нэг 2 вино тавиад, тэгээ нэг бас жимс ногоо тавьчихсан. Тэгээ 2 винонд нутгаа сандсан улсууд дороо сагддаг юм халаад. Тэгэл хэдүүлээ дуулаад, тэгэл намайг дуул гэхээр нь би яг л үннийг хэлэхэд би нөхрөөл санаж ирсэн. Ээжигээ хаяа сандаг. 2 хүүхдээ санд. Гэхдээ нөхрөөл илүү хүн сандгийн мэнлээ хүний нутагт явхад хол явхад тэгээ би нөхрөө санаад байна гээл нөхрийнхөө дуулдаг 4 настай хайлаа ингээл дуулсан чинь манай дүү намайг алгадаад тассан. Яасан бэ гэсэн чинь нөхөртөө нь та юм уу? Биш нөхрөө санаж л дээ штэ. Та ингээд энэ улсууд дараа нь таныг юу гэж хэлэх юм? Энэ нэг хүн хөгшин аваа хөгшөрчөд нөхрөө сандлаа гэж. Та ээжигээ сандгүй, би ээжигээ сандаг гэхгүй юу? Гэхдээ би ээжийг сандаг л. Гэхдээ л би нөхрөө л их санаж байна. Хүн тэгдэл юм байна лээ. Яг би энийг үзгээр хинт ч хэлнэ. Найд нөгөө дүүтэйгээ муудалцаад голдоор өгсөд нөгөө найзтай ирсэн дөрөв чинь дүүтэйгээ муудаад би голын хоёр захаар уруудаал явж исэн. Тэгэхдээ би тэр үгэндээ одоо ч би хатуу хэвээрээ л байдаг. Тэгээ хүний нутагт хол явхад ханижлаа ингээд их л сандгийн. Их л сандгийн да тэгээд дөрөвөлчлөө харагада алсын бара додолсон амарги бараё. Монголоос Солонгос дээрээ яг өнөөдөр 3 жил 4 жил болох шээ. Энэ хугацаанд та хүний газар яаж амьдрах хүний амьдралын хугацаанд одоо юу таарч болдог гэдэг нэг асар их юм гэдэг мэдэж авах. Бараг миний Монгол өнгөрөөсөн одоо тэр 40 жил энд өнгөрөөсөн 3-4 жилийн амьдралын урагш хугацаанд тохиолдсон жаргалцал баг тэнцэж байгаа нэг ялгаа. Нэг өглөө дүүтэйгээ би одоо яг миний доотлын дараагийн дүү нэг дор амьдраад тэгээ хоёлаа тэр ансаанд ажиллаж исэн баг. Хоёлоо шөнийн ээлжинд гараад тэгээ шөнийн ээлжнээс яг буугаал би төрүүлээд ороод ирсэн. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй дүү маань коридороор орилоод унахгүй юу. Тэгээ юу болцсон болоо гэд буцаад ингээд гараа яасан бэ гэсэн чинь нөгөө тэр хооронд нөгөө утсан дугаараад ээж өнгөрчлөөгээд нөгөө манай эмэгтэй дүүд хэлж. Тэгсэн чинь харин нөгөө уйлаад орилоод сүүлдээ бүр баг ингээ ухаалж унахнуу гэмээр болоод арайгч нэг дүүгээ тайвшруулаад надад юу бодогдсон гэсэн чинь ерөөсө зуул өрөх ёстой гэдгийг бодогдоод тэгээ тэр хүний газар зуул хэрэг болно гэж би яаж мэдэх вэ? Тэр дараа би нэг төмс ингэж хонхолоод тэгээ тэр төмсөн дотор шар тас хийж байгаа нэг зуул өргөөд за миний дүү одоо яах вэ те?
Ээжээ маань 87 хүрсэн. 87 жил амьдарсан. Тэгтээ одоо би ээжийг насарахаар одоо бас ээжигээ би санаа намарсан байх гэж би бодож байна нэг чинь. Яагаад гэвэл хүний нутагт нэг 2 хөгшин хүүхэн явуулсан гэд хичнээн шүн хэдэн өдөр миний ээж нойргүй явсан бол хичнээн санаа зовсон бол чивтрэ хойноос. Тийм болохоор одоо яах вэ, ээж минь амарч чи тэгж л бод гэж би хэлж дөөгээ тайшруулж ирсэн. Харь хол хүний нутгаас зорж очиод цолгоод үзүүлэх ижигүй болно гэдэг гашуун байлгүй яах вэ? 80 гаруй насалсан эмгэн буурал ээжигээ орхиод гарахдаа эсэм мэндэл намайг хүлээж суух юм шиг бодож чаддаг. Ээтэй хүн гэдэг тэнийг амт юм билээ. Гадаадын оршин суугчдыг нэг урдаа нутг руу буцаагаад сар амраагаад буцааж оруулж ирдэг тийм нэг виз гаргасан. Тэр визийг ашиглаад харин би 2004 онд хүрээдсэн байхгүй. Тэгэхэд харин амьдрал бол миний санснаар биш. Шал өөр болсон байсан. Тэгтээ надад дуулдагддаг, сонсогддог л байсан л да. Одоо бас ингээд даймаах ч одоо их бурхан шиг хүн. Одоо бас нэг иймэрхүү юм сонсогдоод байна ингэж яа гэт. Тэгээ би тэр өрөөсө тоогоогүй. Ягаад тэгэхээр мэдээж эн чинь эр хүн шигтэй тэр чинь. Эрэл хүн байхгүй юу тийм ээ? Би тэр хол байж явж байна. Тэр амьдралд бол янз бүр юм юу тохиолдох тийм болчихно гэж бас бодоогүй маа. Тэгээ яг нэг удаа нэг найз нэг эмэгтэй дагуулж ирээл. Тэгээд яг тэ ч одоо авгаач нэг жил гаруй боллоо. Чи одоо эсвэл эмэгтэйтэй сайхан ажиллаад ингэхгүй юу л гэхээр тэр их нэртэйгээ одоо ингээд уулзаагүй жил гаруй болсон эрэгтэй хүн дээр эмэгтэй хүн очих бол бас тэр хүнийг тэгэл толгойг нь эрүүлчихдэг юм байл л дээ. Би тэгж л алгасан. Тэгээ хүрээд ирсэн чи харин шал өөр болсон байсан нөхөр маань. Урдны нөгөө сайхан зүс царай, урдны нөгөө сайхан төрх намб юу ч хөө бүр шал өөр хүнтэй би ингээд та уулзж байгаа юм шиг. Манай хадам ээж их сайхан хүн байсан. Хадам ээж маань бүх одоо тэр хүүхдүүдэд цуглуулад нэг хонь боодох байхгүй. Өөр одоо бидний бүр уламжид одоо ч тийм байна. Одоо ээж маань өнгөрөөд 2 жил болж байна. Тэгсэрнээс ингээл би 100 болгон 2 хүүхдтэйгээ очиж бидэг тэр гэрт нь байж тэр нэг хоньоо боож иддэг. Таарч сууж дуулдаг, хууртаад хэврээл байгаа. Тийм байсан нэг тэнд ирсэн би ч эмэгтэй хүн шттэ. Бас нөхрөөгөө санаа шттэ. Тэгтээ ингэдэг юм хэлж шттэ. Хүн чинь бас ингээд шууд би чамайг санаж ингэж ингээд тэрвэрлцээд үнсэлцээд дундгүй юм байл шүү дээ. Ингээд гэрвшсэн биш ингээд бишүрэнтгэ болцсон юм уу? Тийм л байдг шиг байна. Эр нөхөртөөгөө хамтдаа байсан зуны тэр 2 хоног. Царайгаа харан байвч ам эвлэж өгөхгүй. Хизээний зангаараа аяганд минь мах хэрчиж өгөвч. Харцаа нуун хулмалцах тэр минь. Хөрхи завсар орсон 2 сэтгэлийг болвол загсны цавгаар наалтаач биш дээ. Хонгор минь гэх дууны үг зүрх рүү өргөс шиг шивж ах дүүсийнхээ амийг дагуулan ярьж хөөрч инээж хөхрөвч аяа харан сэмхэн санаа алдсан тэр жилийн тэр зуны 2 хоног гэрийн ард нуруугаа үрж зогсоод тэртээ тэнгэрийн хаяа ширтэх түүнийгээ олж харахад гол руу зурж ирсэн өр өвдөлт өнөөхөр мэтрэгдэг шиг. Тэгээ яасан? Тэгээ юу болчихоо? Яач юм бэ гэсэн чинь. Гэхдээ миний хувьд бол ерөөсөө юу ч болоогүй юм. Тэс ихэндээ яг хөө санаандгүй. Тэгээ надаас тийм 10 дүү эмэгтэй. Ахаал гэдэг гэсэн намайг. Тайма ахаал гэдэг. Тэгээ над туслал би тэрүүн туслал. Тэгсэн чил тэр надад дасчих шиг л болсон. Тэгээ сүлдээ амьдрал нь ч бас юу байсан юм уу да жаахан ядруухан байсан баг. Тэгээд тэр нэг төгс ажиллуулад. Тэгээд тэнд нь би суудаг, бараа турууг нь янзалдаг. Тэгэхээр яг хөтэ нөгөө манай дүүнэр ингээд бас л мэдэн шүү дээ Монгол цөөх юм чинь. Тэгээ нөгөө барааг нь өөрөө явж идэг ингээд гэл ингээд л эдэр намайг өөр ингээд суугаад гэрүүл болоод ингэсэн юм шиг л бодох юм.
Яг бол бас тэгээгүй ш. Тэр хүн бол надад хайртай. Хайртай гэж хэлдэг. Би болохоор манай эхнэр бол энэ их л хатуутай. Надаас салахгүй гэж хэлдэг ингээд надад гэжсэн. Тэр үнд нь би бас жоохон тайширчсэн. Ганц тэр хүний зовлон хүн бас мэдэхгүй шүү дээ. Тэр нэг эмэгтэй одоо бас аргаар ядарсан л эмэгтэй байсан байлгүй бодвол би тэр үнтэй уулзаагүй бараагийн нэг удаа л харсан. Би яг тэр төөцөн дээр нь очиод тэр эмэгтэйд нэрээ тийм 10 дүү айтайхан энэ нөхрийг бас нэг эвтэйхэн аваа явуулчихаар одоо ийм байл одоо өөртөө мэддгийм болоо гэд очиод харахад зайлвал ядарсан эмэгтэй суучсан. Би нөхөртөө зүгээр тоглоом болгоод хэлдэг байсан бүр залуугийн. Хүн хүмүүс ч одоо ингээд бас удаан амьдрал ирэхээр уйддаг гэлээ хөө. За тэгээ хэрвээ танилцж явах юм бол надаас нэгээс 2 шат ахиулдаг юм шигтэй гэл би тоглоомоор нэг тиймэрхүү юм ярьж суудаг л байсан байхгүй гэдэгтэй. Тэгээд би за арай чи юм тийм сууч бах оо гэж бодоод би тэр хүнтэй ч юм яриаггүй, нөхөртөө ч юм хэлээгүй. Тэгээл буццсан. Тэгээ би энэ буян тухай дээрээс байл нэг л мэдтгэж хамаг юм архив явж санагдал. Утгагүй санагдал. Бүх чамдаантай юм гаргаад ингээд энэ буян тухай цаалганы энэ бүгдийн тараа шийдээд ойрлоод ерөөсөө энд байгаа тэр 20 хоногийн бохиндлыг тэр өдөр явах өдрөөл гаргасан. Тэгэл нөгөө дүү маань ингээд тэр баг хэрэгтэй дүү маань яг намайг ингээд тэрвэрэд авцсан. Хэвээ миний их ухаантай ч ингэж болохгүй шүү дээ. Та явах хэвээр. Гэл. Тэгэл би явж ирсэн. Бидний цараг. Ирснийхаа дараа жил ингээд угаалгаад ингээд таал одоо ажиллаа солиод ямар байр суусанд явна тэнд энийг авчаавал ингээд хананда хоёртой ингээд залчдгийг. Хоёр үгийг санддаг юм аа гэж. Маш их санд нэглээд ирснийхаа дараа бол даймыг их л санддаг байсан. Ээж өнгөрцснөөс хойш ер нь тэгээд үн чинь одоо санамдаа асах гайгүй болсон. Тэгэхээр нээжгээ санахгүй даймаг л санддаг байл. Тэгээд минь өнгөрлөө тэгээд одоо 2 үгийг санана. Тэгтэл лавгагаа илүү санддаг юм аа. Арай л багтаад ч миний өвчин дөнгөж 9-р ангид ээжтэй л агсан чинь тэгэл ээж минь өнгөрөөл. Тэгэл миний өвчин бачаглалд очив. Гэтэ яг ээж нь 3 жил болчиход энэ хөө тэгэл сайн муу нэгд болаал. Сайн байсан модаа муу. Гэтэ хүүдээ хэрэг халдаахгүй те 2 хүүдээ шүү. Өстө хөлтөл өөр харам гэж аяа бачаад хайртай ч мөн зөвхөн 2 хөөгээ өмөрөөл үзээд идэг юм ба. Гэтэ сайн хөөхдөө миний хөөхдөө сайн хөөхдөө ээж 2 хөөдөө тун хайртай. Жил гаруй болоод нэг орой ингээл унтчихс буудалд арай ингээл унтдаг байхгүй зүг ерөөсөө явах тухай бодог байжсэн шүн зүүдэлдэг тэгсэн нөхрөө айгүй ядарсан нэг юм уулны хажуу суудсан гэдэг намайг дуудаад тэгээ одоо бүр их ядарсан тэр тэгээ одоо намайг дуудаад тэгээ над бас юу яриад байгааг нь би санахгүй өглөө босч ирээ тэгээ ерөөсөө нөгөө хамтаас ичсэн юм аа шүү дээ би ерөөсөө урч нөхрөө зүүдлээ ерөөсөө би маргааш боцлаа. Тэр дараа шийдээ тэгээд эзэнтэй орж хэлээ. Манай эзэн над нэг сая оног бол тэргээд зардлыг л 6 сарын 5-нд тэр мэдэг байхад л нисээд ороод ирсэн. Тэгээл би хүрээд ирсэн. Одоо тэгээд байр төрөслөл суусан. Нөхөр маань ирэхгүй. 2 хүүхэд маань ирэхгүй. Би тэгэл нэг гэртэл нэг тийм ганцаараа л байгаад идэг. Би сар гэртээ ганцаараа байсан. Ганцаардлын гашууныг гагцгүй ганцаардаж үдсэн хүн л мэднэ.
4 ханны дунд орой ганцаар өнгөрүүлсэн тэр өдрүүдэд би гаргасан шийдвэр болгоно. Хийсэн үйлдэл бүхнээ эргэн ихтэлж хизээ хаана буруу гიშгснээ дахин өөрөөсөө асуусан. 2 хүүгээ сургууль соёл бараадуулах эхийн сэтгэл минь буруу байлаа гэж үү? Амьдралын төлөөл гэж эр нөхрөө орхиж явсан сонголт алдаа боллоо гэж үү? Ирээд би хүүдээ нэг микро авчих гэсэн 4500 ногооноор том үүдээ. Тэгэл тэргээр ашир амьд хийж гэн гээл нэг найз охин тоглосон байсан юм. Тэр үед нь ч бас мэдээгүй. Тэгэл том хүү хаяа ирнэ. Тэгэл тэнд байхдаа хүүгээ дээд сургуулийн төгсгөл, баг хүүгээ 10 дугаар анги төгсгөл ангийнхын дээд оруулна гээл юусэн миний ийм л 2 төлөвлөгөө Солонгост намайг уйжсэн. Үндсэндээ би 4 жил 5 жил шахуу тэр газар амьдарсан хүн чинь бас нөгөө хүүхдүүдийнхаа юу бодож байгааг мэдгээ болцсон байдаг юм байна. Юу хүсэж юу байж байгааг нөгөө л нэг 9 дугаар ангид орхисон шиг нөгөө тэр Ленинград руу сургуульд явуулсан шиг л хүүгээ бодоол нөхрөөл нөгөө л хуучнараа алиухөө тэгэн шүү ингэн шүү. Өстой нөгөө нэг өөрийнхөө үгээр байх л гэж бодож ирсэн чинь шаал өөр болсон байдаг юм байл. Тэр байхгүй хоогор тэр хүүхдүүдийн чинь толгойг өрөөсөө хүмүүс угаацсан байдаг юм байл шүү дээ. Танаа ээж чинь ингээд аав чинь хаяа явцсан. Очоод хүнтэй сууц. Солонгостоо сууц. Тэгэл тэр шилжилтийн насанд явж байгаа хүүхдийн толгойд тэмээ хийчгэр чинь тэр хүүхд бол тэр хэмжээгээрээ ээжигээ ер нь үзэн ядах маягтай болдог. Тэг хүн ч бас их ухар мөчд байдаг юм байлээ дээ. Тэгээд хүүхдүүд ингээд гэрт ирэхгүй, нөхөр ирэхгүй, тэгэл гэрт ингээд олон хонохор ирнэ. Яах гэж амьдарч байгаа юм гэж бодох юу бас байдгийн. Бараг өгшхиймснэр гэж бодох юу байсан надад. Надад ямар зориг байгаа юм бэ? Би амьдралын төлөө л явсан. Миний юу буруу юм бэ? Эцэст. Би 2 үгээс боловсралтай соёлтой сайхан л хүүхдүүд би хүмүүжүүлсэн. Ер нь бол сайхан л нөхөртэй байсан. Гэтэл өнөөдөр гуруулаа байхгүй. Яасан гэж ингээд намайг гуруулаа хаяа явж. Ер нь над амьдрах хэрэг байгаа юм уу? Аам нь байгаа ш, ээж минь байгаа ш. Би юунд харагддгийг. Засгийн гүрэн дээр очижсэн үе над би. Тэгээ яг очиод бас юм чи их учиртай штэ. Тэр гүрэн дээр очиод ингээд сууж байгасан. Тэгсэн чи манай одоо надаас дүү инх болгоно гэдэг одоо мундаг яваа тэр найз хоороо дүү маань бол өстой мундаг бизнесмен болсон. Тэр уцсдаг. Мэгч таа ингээд. Оо их ч нод дээрээс амьдрч чадахгүй юм байна. Би энэ засгийн гүрэн дээр зогсож яах ч байгаа юм. Гүрнээс өсрөмэс ч юм шиг. Яг би тэгжилжсэн. Тэгсэн чинь хүч тийм байхгүй шүү дээ мэгч. Та их ухаантай шүү дээ. Маш ухаан, миний гүш маш ухаантай шүү дээ. За яг та наана зогсож. Дүү нь одоо ингэ яваад очие. Тэгэл ч одоо би ингэ явхад миний хүү яаж амьдрах юм болоо. Нөгөө томын шодлоос бие дааж байх. Тэр багыгаа миний хүү яаж амьдрах юм болоо гэж хүн боддгийм байл л дээ. Ийм ч биш бас болохгүй байх гэд. Тэгэл бид нэг өөрнөөсөө би тэр найз дүүтэйгээ тэр голын цагтаар суугаад хоёлаа. Яриад тэгээ тайвшраад. Тэгэл тэр оройноос эхлээл би шал өөрөөр бодож эхэлсэн. Тэгээ нэг өдөр ерөөсөө том уугаа дуудаад ерөөсөө аавч нь олж ирээ. Тэгэхгүй бол энэ дүүчин ерөөсөө энэ арх уугаад ерөөсөө гэрмэт ирэхгүй. Шал өөр болцуулсуудыг чинь бөөгнүүлэхгүй л болохгүй юм байна. Тэгээд би аав нь явж авчирсан да. Тэгээд стал эзэн юм мэдчих иргэн усаа хашдгийг гэж хэлээл би нөхрөө аваад гарсан юм. Үгүй гэмэлээ шүү. Эрэгтэй хүн чинь бас цагдаараа бас уургалдаа үнэнчээ тэр чинь тэр хүүхэндээ бас өөрхөн. Тэгэхээр н бити балаараа тэсвэр гэртээ. Гэдэг том хөөгээ миний хөдөр юуг нь ганцхан гүнхэн. Тэгэл аавыгаа тэр меквэндээ суулгаж аваад гэртээ авчирсан шүү дээ. Ингэж би
эвдэрсэн амьдралаа эргүүлж авах зориг гаргасан юм. Энэ чинь миний нөхөр. Орь залуу наснд минь олж өрөөлөөр учирсан миний л хань. Ёсолж ханилсан эр нөхөр минь. Бидэн хоёрын хайрын дундаас амилж ургасан алтраа хүрсэн минь. Бид хамтдаа амьдралыг туулах учиртай. Тэгээ гэртээ хүрээд ирэхээр чи өстөл нөгөө бие холдвол сэтгэл холдно гэхчээр 5 жил шахам ингээд тустай байцсан улсад би болохоор чи өөрөө нөгөө их юм цайлган юмыг ингээд ерөөсөө ингээд хилээд тэгээ эргэж хараад би мартдаг. Хүнтэй ингэж муудалцж ерөөсөө ингэж хэлэлдэж яаж үзээд тэгдэггүй. Болов нэг учрыг олчих юмсан гэдэг ингээд ярих гад байдаг. Тэгээ болохгүй л орхидог. Нэг тийм л зантаа. Тийм болохоор би чи нөхөрөө бүгдийг уучлсан. Бараг л тэр өдрөөсөө л хоёлоо нөгөө л одоо тэгэл ерөөсөө л юу ч болоогүй юм шиг амьдрах юм шиг эмэгтэй хүн чинь тийм л уян байдаг юм байна. Ямиг тэгж бас хүлээцтэй төвчөртэй ханддаг. Эрэгтэн тэгдэггүй юм биш шүү дээ. Тэр тусмай тийм дотгошоо манай хүн шиг тийм дууга хүн чинь тэгээд дотроо ерөөсөө энэ болохгүй гэсэн нэг ганц юмар ингээд толгоогоо кодлчдаг юм. Бүр яг ингээд хүний хүн шиг 7 анчаад надад тэгжсэн маяга чи намайг нэг 3 сар яг миний ингээд аяар намайг оргороо надад ийм бас ийм сэтгэлийн бэлтгэл хэрэгтэй. Надад ерөөсөө бэлтгэл алга. Тэгэхээр тэр хүн бодохдоо бол одоо би энэ өмнө одоо их л болохгүй юм хийцэн. Тэгэхээр одоо ер нь энэ үнтэй эргээд ер нь амьдраад ер нь үр дүнд хүрэхгүй. Шигэн чигээр одоо ингээл энэ 2 хүүхдээ аваа явуучих байх л гэж бодсон юм шиг байна. Би болохоор тэхгүй. Над чинь одоо ерөөсөө ямар нэг юм байгаагүй. Би чинь нөхрөө санжил 2 хүүхдээ санжил тэр хүний нутагт явсан. Тийм хүнд чинь ямар залуу байсан бол магадгүй бас тэнд ингээд хамтардаг ч юм уу яадаг ч юм байх. Гэтэл миний нас тийм нас байгаагүй. 50 нас хүрнэ гэдэг чинь 50 48 9 50 51 52 гэдэг нь чинь бүр одоо тогтдог бол тогтдог бүр одоо бүр ингээд юунд ч нуурахгүй л болсон нас юм байна. Тэгээ тэр сэтгэлээрээ би жоохон нөхөрөө арай жоохон хурдан юм хэвийн амьдралд оруулах гэж яарад исэн шиг үлээ нэг хэсэгтэй. Тэгж тэгээд нэг стал 3 4 сараас л их хайтаахан болсоор байгаа. Тэгээд нэг жил хэрэтэ болж яйтах болт юм байлээ шүү. Ер нь бол нөхөр бид хоёр иргэний нисхийн ерхий газрын халуун сэтгэлд хамт олонны дунд орж ажиллаж эхэллээ. Даймаа маань угийн нэгт нямба мэрэгжилдээ сайн болохоор дорхноо л үнэлэгдэж сайн ажилд нь болж чадсан. Амьдрал минь эвлэж цэгцэрч дамдан базрах гэж халуун амбул аз жаргалтайгаар амьдралаа үргэлжлүүлсэн юм. Тэр шин бүр анхлаас бас тийм өрөөлөөр учирсан улсаад би чинь 75 онд санхүүгийн сургууль төгсөөд амгалангийн сан гэж явах тойролдог томилтоор очиж ирсэн. Тэр үе чинь томилдог байсан. Өөдөөсөө харж суугаад ажилласан 10 өдөр. Тунчиг чамин гой бичигтэй элдэх сайхан харьцаатай ахлах нийтлэн маань 10 өдрийн дараа ээлжийн амралтаа аваад нутгаа зорих болсон юм. Би чамд загтал бичнэ гэсэн товчхон тэр үг илүү дутуу чамин ганган үггүй. Эгэл энгийн 3хан ширхэг загтлал бид хоёрын амьдралыг шийтсэн гэж хэлж болно. Одоо мэдхгүй өстө нэг савин юм уу одоо юу юм мэдхгүй тэгтэл тэр нөхөр маань надад аягүй их тэгж таалагдж эхэлсэн юм шиг байна. Бас хүний заяа төшдөг юм уу их сайн хадмуудтай таарсан юм байна. Ялангуяа хадам дүүнэр их сайтай. Би одоо ер нь 2 хүүгээ өсгөх
тэр гэр орны ажлыг их бага хийсэн дээ. Миний тэр хадан дүнрэл одоо гэр орны ажлыг хийдэг. Одоо би заримдаа нэгээд ганцаараа амьдрахаар чи шалаа угааж, хэвсээ угааж хогнээ. Залуу наснда чи хүнээр ажил хийлгэсэн. Одоо тэрнийхээ өрийг төлж байгаа ингээд би өөрийгөө бас тэгээд энийгээ зүлгээ суучдаг шүү дээ. Бид нар чи ихээс одоо 8 үлээ байна. Тэгээ 6 эмэгтэй 65-аас 85 насны хооронд 6 эмэгтэй байна. Бас хэдүүлэн Мартаар тэр хөвсгөлд байдаг хамгийн том эгч маань одоо 80 татаа хөвсгөлээс ирдэг. Тэрийг ирэхээр энэ тэр хэвдүүлээ цоглон. Тэгэхээр би нэг нөхрийнхөө тухай ярьж тэр дууг дуулж өгөх дуртай. Гачууртад 79 онд манай нөхрийг ерөнхий нэгтлэн бодохоор томилсон. Тэгээ би өөрөө болохоор бөөний хулдааны нэгдлийн хөвсгөл залуучдын эвлэн хорооны нарийн бичгийн дарга гэдгөө бас 654-ний цалинтай. Тэр том 1000 ажилчнтай тийм том нэгдлийн эвлэн хорооны дарга гэдэг чинь бас тухайн үедээ бас л надад ховрол тийм ажил, сайхан ажил байсан. Тэгээд гачууртын сангаж эвлэн хорооны дарга болсон юм. Тэгээд эвлэн хорооны даргаар 5 жил ажиллаад, санхүүгийн тасгийн даргаар 6 жил ажиллаад, тэгээд зах зээл, жинхэнэ зах зээл эхлээл. Тэгээд бид тэр улаастай баримтлаа хаялаа очсон. Улаастан голын амьдрал сайхан байсан. Жишг гэж ярьдаг шүү дээ. Одоо бол жишг гэж ярьдаг. Тэр үед одоо бас нэг залуу гэрүүл бас ийм амьдарч болдгийм бэ гэдгийг л харуулахын тулд би тэнд эхлээд байшин барина гэд манай нөхөр тэгэхээр нүгөө ийм дугуй гэр барья гэд. Дугуй шавар гэр бариад. Тэгээд хажуу талдаа байшинтай ийм дугуй ийм холбоос гэр бариад. Тэр гэрийнхаа дотор талыг тэр одоо ийм битүү зүмбэрээр хийгээ. Зүмбэр гэж одоо тэр зүмбэр хийж байгаа урлаг бол байна. Гэхдээ яг манай тэр гэрийг хийсэн шиг одоо манад байгаа тэр ширээ сандал шиг тийм зүмбэр одоо бол гарч ирээгүй байна. Тэр болгоны бүр өнгө будаг бүх юм би ингэж өөрөө тэр улс утаа ийм өнгөтэй ийм будагтай гэдэг одоогор бол одоо зураг дизайны юмда хийж өгöd нэг тийм гэр бариад хоёулаа Монголын анхны саятан болчихлоо шүү дээ гэж одоо хүмүүс батэрийг хийлээл ингээл баяр хүргээл одоо бид нар тэр улаастад байхад одоо энэ Баянмөнх аврагтай 2 намар айлсан. Тэгээд тэгэхэд хараа би болохоор чи нэг том компани захирлын авгаа. Өглөө басаал нэг 69 суугаад Улаанбаатар руу сүгэ зарна гэж давтдаг. Гэтэл Баянмөнхөө өглөөний үүрийн 4 цагт басаад адуундаа явдаг. Тэгэд би унтчил байдаг. Тэгээ эхнэр нь Дижинбэ гээд мундаг ажилсаг. Тэр хүн ингээд гүүгээ саагаад, үхрээ саагаад тэгээ сууж яхад би юу вэ? Зүгээр Тэнгэрийн амтнд л явлаа штэ. Баянмөнхөө нэг удаа нэг ярьж ирсэн. Одоо тэгэл хүний энэ баян явах, буянтаа явах чинь ч одоо бас цаанаасаа бас нэг тий өгөгдсөн өгөгдөл юм да тий буянтаа байна гэдэг чинь ч бас нэг тийм санааны зоргоор баян байж санааны зоргоор ядуурдаг ч юм биш. Одоо бас явах хөстэй хүн л явна гэсэн утгатай юм. Наад нэг тэр үг над нэг нэрэл тийм байх та гэж утсан. Тэгээ би тэр үгний учрыг сүүлд нь ер нь хүн өөрөө хөдөлмөрлж ижил ийм явдаг юм байна л гэж би тэрийг л тэр хоёрын амьдралаас л харж ирсэн. Тэгээ хүний чинь амьдралыг ингэдэг юм билээ шүү дээ. Ингээ сайн сайхан явхад маш ихээр цугладаг. Манай гадаа ерөөсөө тэр джип тэр үеийн том машинууд манай гадаа нэг хурдны мөр сайц юм шиг л байдаг байсан. Алил том дарга, алил том яамны сайд, алил одоо тийм сайхан нэртэй өчтөй бөгчүүд одоо бүгд л манай гэрт зунд нь цагаан гүний саамуун гээл өвөлд нь салхин дагаарт гарч ингээд тэгэл яг нэг амьдрал баян амьдрал ч нөөрөө өксөж уруудж яадаг. Тэгэл цагийн аясаар тэгэл салхи зууд шуур сурхан бүхэл юм болоход нөгөө пермишн ажиллагаа доголдоод тэгэл сүлд бүх юм ховчлогын ховчлаад зарахын зараад улсад төлөх өрөө дараад тэгэл битэр нэг 12 өхөртэй үлдээл байж хтлээсаа тэгээ нөгөө ирдэг тэр машин тэр джип тэр улсууд холдсоор тэгэл сураг тасардаг юм байл. Хүний амьдрал тийм л ирэнтэй бараантай байдаг юм билээ. Өнгөтөө өөдтөө явхад хүн гэдэг амьтан нууранд чуулах шууд шиг л цуглаад ирдэг. Өнгө будг нь буураад ирэхэд намрын шууд шиг л орхиод оддөг юм билээ.
Одоо бол ингээд нөхрөөгөө ээжигээ ингээд зүүдлэхэд маш сайхан байдаг. Яг уулцсан юм шиг болдог. Тэгээ би өглөө босоод бүгдээ уурчнастай аавь чинь зүүдэлсэн өнөөдөр ээж нь ястаа айгүй гоё байна гэж би ингээд хэлдэг шүү дээ. Заримтайгаа бүрээр ингээд хосмаар унтсарсан ингээд уулан дотор ингээд бүр алгалтсан юм дүү уулан айсан дотор ингээд алхаал ишгээл явж байгаа нэтэр гэл айгүй гоё зүүдэлнэ. Тэгэхээр бүр өглөөч өстэй бүр нөхөртөөгөө уулзсан одоо амьд юм шиг л. Ер нь тэгээ би гэхдээ ер нь нөхрөөгөө нэг тийм өнгөрсөн юм ерөөсө боддоггүй шүү дээ. Манай нөхөр очрооны бүрлөөтэй хүн байсан. Энэ яг өөрөө одоо миний л нөхрөдөө бурхан нэг аахгүй. Тэгээд нэг босч ирээд нөгөө хүрдээ нэг эргүүл. 2-3 эргүүлчихэл. Тэгээд нэг залуураад ингээд их сайхан болчихдгийг. Дээр үе хэлгээр бол одоо нэг тийм их ховорцсон зантай ховор эр хүний өрөөндөө тэгээд тийм цөлх Монгол зантай л гэж би нөхрөө боддог байсан. Тэгээд хаяа нэг дугаарахаар айгүй тийм жинтэй бүр ингээд яг хүний сэтгэлд хурч орж догордог. Тэгээд сайхан дуулдаг. Тэгээд хаяа бүр ингээд нэг халамцуу болвол бүр гоё дуулдаг. Их сайхан яриа өөрөөтэй болдог. Тэгээд ер нь намайг тэгж нэг янз бүрийн юугаар дуудахгүйс юм ягаа л гэдээ боддог. Би нэг удаа асуужсэн нөхөр чи би л одоо ингээл хайртай л гэхийн чи ерөөсөө надад нь хайртай гэж чи ер нь хайртай байсан юм уу гэхээр хайрыг заавал тэгж хэлж тэгж харуулах ёстой юм яга. Тэгээ одоо бодоход тэр над хайртай байсан байна. Удах тусам тэрнээ бүх юм надад ингээд дандаа сургаалуулдаад үлдсэн. Амьдрах ингээд жанжин шугам юм ингээд бэлдээд өгсөн юм бил. Найз мэжүүд зармийнх нь ингээд найзынх нь нөхөр мөхрүүд маань ингээд архимархуун байна олон дотор амьдрал баян тэгт чинь тэгдэг штэ. Өстө архиугаад ингэж яхад өгчээсэ гэд хүмүүс тэгэхэд би маш их харамсдаг. Би хэлдэг. Хүний ингээд хань ижилтэй ингээд өнгөрөөд шарил нь байгаад байхад бол хантай л байгаад идэгий. Одоо шарил байгаад байхад хантай харин тэгээд тэр шарлыг булаад сүүлийн шанаг илс цацаад буцаж явхад л орчлон ганцаараа үлдтэй л хүн иддэг. Тийм бол гадар согтууч вэ, өвчтэй ч вэ тэр хүн гэрээ хаяанд л байх нь хамгийн сайхан. Гэхдээ бид нөхрийнхөө тэрийг яг одоо ингээд өнгөрснийхэн дараа бас алдаа гэж боддгоо юм аа. Яг тэр хүнд бас нэг тийм тавилан л байсан юм байна дөө энэ амьдралд. Яг солонгос явахын хувьд бол нөхөр маань бол зөв шийдвэр гэсэн шүү гэж хэлдэг байсан надад тань. Энэ бол чи битрийн зөв шийдвэр шүү мэй. Солонгосын ажилласан 4 жил, бараг 5 жил болсон. Тэр бол миний амьдралыг маш их өөрчилсөн. Намайг өөрийгөө би ямар хүн бэ? Хүн яаж амьдрах ёстой юм бэ? Ер нь эмэгтэй хүн юу давах ёстой? Тэр болгоныг ухааруулсан. Мөнгийг хүн бэлэн олох биш. Яг ингэж хөлсөө орсгоч болох ёстой. Өстө тэр хүний буян худгийн ус 2 хэмжээтэй гэдг нь ч нотлогдсон. За тэр өстө эмэгтэй хүнийг өдөр гарахад ишгтэй яманы гарц гэдэг чинь нэг хэсэг хэдэн жил гарахад тэр ардалд байгаа юм. Зөв 3 эр хүн минь амьд байсан л над хамгийн сүүлд олзолсон дөө. Одоо та юу хийж ингээд чөл сумсгоогоос сурвалжлагч асуухад одоо би хойт наснда бэлдэж ингэж хариулж ирсэн байхгүй. Тэгээд тэр хүн ингээд хойт наснда бэлдэж одоо өвхөд одоо бие бэлдэх хэрэгтэй гинэ хүн. Тэгээд тэр юм аргагүй ингээд одоо чинь би бараг 70 хүрэх гэж байна. Тэгэхээр бас бодогдож эхэлдэг юм байна. Амьдрал гэдэг чинь ямар их урт юм шиг мөртлөөсөө яасан богино юм. Одоо маш л их юм би ухаарсан. Хүний хэрэглээ асар бага юм байл. Маш бага. Би 2 үдэ хэлдэг одоо. Хүний амьдралд олох мөнгө, байх хүрэн гэдэг хэмжээтэй шүү.
аливаа юм хэмжээтэй байлээ. Тэр хэмжээнээс сэтгэлээрэл тэр бол зовлон л болно. Хүүхдүүд маань ингээд төвшөөд сайхан болоод хоёр хүн маань ингээд сайхан амьдарчээ. Ач зээнээрээ би яг 8 жил харсан. Одоо бол хүүхд хардаггүй. Хаяал нэг тэдрийг ирэх маягаар нэг хаяал нэг очино. Бүгд биеэ дагаад ингээд амьдарч байна. Одоо би өөрийгөө л одоо нэг энэ хоёр хүүхэдтэй одоо нэг их тэр болохгүй шиг тэгээл нэг өөрийнхөө мөрөөр нэг айтайхан нэг игэлхэн шиг нэг хөвтэйхэн явж байгаад нэг тэр тэнгэр тальчхансан гэж хаяа бодогдсон шүү. Одоо бол тайван сайхан байна, хангалуун байна. Ер нь тэгээд хүн чинь ийм юм байлээ шүү дээ. Амьдралд сэтгэл ханах гэдэг юм байхад бол хүн юугаарч дутдаггүй. Тэгээд энэ амьдралд ер нь бүх юмд хандчихдаг юм байна даа л гэж би бодож байна. Кинонд хэлдэг штэ нөгөө танаа нөхөр сайн хүн нөхөр уушгил түшигтэй хүн гэж яг тэр шиг тийм уушгил түшигтэй ирчүүд ирсэн манай хоёр үе шалгаагүй аан шалгаагүй